Тэгээ одоо намайг ч нөө хүмүүс айгүй тийм эртний маягтай гэдэг байхгүй юу? Ярьж байгаа мангаар эртний хуучны юм шиг юм яриад идэг. Би ч нөө хөдөөний хөөхт байгаа шүү дээ. Уусад чинь хамгийн сүүлж юмнууд орж ирдэг байсан байхгүй тийшээ чи машин унаа явдггүй. Тэгээд нөө эсгийн гуталтай канке манки чи ингэж боогоод ингээ тоглоод моглоод нөө 5 төгрөгийн гаа маа идээд энтриг гэл ихэр чи за чиний үед тэр байгаагүй гэдэг. Яг л миний үед хөдөө болоод яг тийм байсан юм чи. Яг хууч одоо таны яриад байдаг юмнууд чинь яг би яг тэр үед нэр яг тэнд байсан юм чинь. Би ч оюутан байхдаа 30 машины бүхээгэн дээр орж ирж байгаа шүү. Тэгэл бодлоо саяхан л одоо ингэ санагдаж байгаа байхгүй. Тэгэл 30 машины эсхий ингэ дэвссэн. Тэн дотор ингэ зулаал 3 хоног явж ирдэг гэсэн чинь тэр нот чинь бэр гойлго мойлго явдаг чинь баг үнэл би бэр гойж явж чинь дотор нь тэгэл автобусны ингэ хоёр талаар хаваагд чинь охины тал болол хүүгийн тал болол тэр дунд нэг бэр гойдаг нэг нөхөр гарч ирэл зээ ингээд вуг намд манад танаа энэ охины чаавья гэл хоёр шинэ нөхөр ингэ суулгацсан нөгөө хоёрыг ч хооронд танилцуулаад хадам аав ээж хоёр нь гарцсан тэнд чинь тэгэл 3 хоногийг чинь тэгж өнгөрөөхгүй бол явахгүй байгаа шүү дээ. Тийм шүү дээ. За шивэртэй хөлөмөл ингээ хажуугаар нь гараад ирсэн шөрмөн бол амар шөрмөс татаанд явчихна гэж хөөхөд болохоо байлаа юм чиний гаргаад наад хөлөө гаргаж пөөх гэж зоогоод автобусны хаалганы юуны программоргоны хаалган голгоод бүгд ингээ хөл ингээ хөдөлгөөнгөө болцсон бадараад ингээ ийм болцсон бүгд ингээ унж бууж ирдэг л байсан шүү дээ. Одоо ингээ ярахаар айгуу тийм гоё ч юм шиг. Тэгтээ яг л тийм байсан. Тэгээ бүгд дөрөв хөдөөнөөс авдруудаа ширчин. Хайрцагнууд. Тэгээд боргон дотор 18 19 20 хүн авдрнуудтайгаа ачаа бараатайгаа бүхний дайвартайгаа яаж багт. Одоо бодохоор би одоо машин дотор барах хүүхдүүдтэйгээ багтахгүй байна. Халуун цэвэр нэвтрүүлгийн ерөнхий ивент төлөвч Польшийн алдарт Зубровка